Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болоод байна. Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн гэр бүл тохиолдсон маш харамсалтай хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За Тод нь 1968 оны 1-р сард Оклахомад төрсөн. Түүнийг төрөөд удаагүй байхад ээж нь түүнийг аавынх намд орхин явсан ба удалгүй 13 сартай байхад нь аав нь өөр эмэгтэйдээ дахин гэрэлсэн байдаг. Өсвөр наснд байхдаа хит хитэн удаа будаг үнэрлэн масуурч байгаад гэрийнхэндээ баригдчихсэн бөгөөд энэхүү будаг үнэрлэж масуурах үйлдэлтэй донтон ааш зан нь хүртэл өөрчлөгдөж эхэлснийг ойр дотны хүмүүс нь гэрчилдэг. Цаашлаад хит хитэн удаа танхаа эргээр саатуулгадж байсан ба түүний хойд ээж нь хэлэхдээ Тодыг хэрэг үйлдэх бүртээ масуурчихсан байдаг байсан талаар нь дурдсан байдаг. Тод 10 дугаар ангид байхдаа сургуулаа хайсан ба 18 настай байхдаа хориотой галт зэвсэг биедээ авч яваад баригданд саатуулгдсан. Энэ нь түүний 18 наснда нийт 3 удаа цагдаа дээр саатуулгдж байсны нэг нь байсан байгаа. Үүнээс хойш 5 удаа дахин хэрэг үйлдсэн ба тэрхүү хэрэгүүдийн нэг нь айлын нохойг хулгайлан том цаасанд ороогоод машинаараа дээгүүрэн дайрч алсан хэрэг байсан. Удалгүй 1988 онд Тод Стейси гэх ахлах сургуулийн төгсгөнгийн охинтой танилцсан ба тэр хоёр анх Tinder гэх онлайн болцооны сайт дээр танилцсан болцож эхэлсэн. За тэр хоёрын харилцаа маш хурцтай дотн болж эхэлсэн бөгөөд хэсэг хугацаанд үерхсэний дараа удалгүй Стейси бие давхар болоод энэ талаараа Тодод хэлэхэд төсөөлөгөө байсан хариултаа авсан. Тод тэр үед шууд дургуслаа илэрхийлсэн. Хүүхэд миний хүсэж байгаа зүйл огт биш. Хүүхдэж тэр эхнэрч тэр аль алийг нь би амьдралтаа байлгахыг хүсэхгүй байна гэдэг хариултыг Стейсид хэлсэн боловч Стейси хүүхдээ авахуулахыг хүсээгүй учраас гаргахаар шийдсэн байдаг. За ингээд хосуу дуудлаггүй нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Энэ үеэс эхлэн бүх зүйл бүр илүү дорцсон гэж хэлж болно. Тод архины хамааралтай нэгэн байсан бөгөөд тэр хоёр баг зэрэг маргалдаж эхлээд Стейсигийн хэлсэн хариулт Тодод таалагдахгүй бол түүнийг түлхэн газар тунгаах аль эсвэл угзрах зэргээр баг багаар гар хүрч эхэлснээр сүүлдээ жирэмсэн байсан Стейси Тод хэрцгийгээр зоддог болсон. За нэг удаа Стейсиг хүчтэй түлхэн байн дотор унгаахад нь Тодоос чи яагаад намайг ингэж түлхэж байгаа юм бэ? Үүнээс ч юм болоод чи бит хоёрын хүүхэд эндэх хүртэл аюулд орж болно гэхэд нь Тод өөдөөс нь тийм юм болвол муугүй юм гэсэн хариултыг хүртэл өгч байсан гэдэг. 1989 оны 8 дугаар сарын 21-нд Стейси төрж тэд Амбер гэх охинтой болсон ба хэдэн сарын дараа тэр дахин жирэмсэн болсон гэдгийг мэдсэн. Эмчид үзүүлэх үед түүнийг 2 ихэр хүүхэд тээж байгааг дуулгасан байдаг. Энэ үеэр Стейси Тодын хүчирхийлэл болон байнга дээрмийн хэрэгцээ жилигтэн хоригддгийг нь тэсгээ байсан учраас тэр хоёр хэсэг хугацаанд тусдаа амьдрахаар шийдсэн. Хэсэг хугацаанд тусдаа амьдарч байх үед Тод өөр найз охинтой болсон ч удалгүй түүнээсээ салан буцаад Стейсигээс уушлалтгүй дахиж тэхгүй гэдгийг амлаж тэд 1991 оны 10 дугаар сард албан ёсоор хурмаа хийж иргэн нийлсэн байдаг. Стейсигийн ярьж байгаагаар тэр Тодод маш их хайртай байсан учраас түүнд харуулж байгаа бүх муу мухай тал болон хүчирхийллийг нь анзаархааргүй дурлалтаас сохорчихсон байсан гэж өөрөө тайлбарладаг. За хосууд эргэж нийлснээс хойш 2 ихэр хүүхэд болох Кармен Кэмерон нар төрж Тод ч гэсэндээ Стейсид гар хүрхээ болон Тодын хүчирхийлэл хэсэгтээ намжсан. 1991 онд Стейси гэрийнхэн ойролцоо байдаг бааранд ажилладаг болсон ба Тод нэгэн компанид автомеханикч хийдэг байсан ч ажлаасаа халагдаад Стейсиг ажилтаа үед хүүхдүүдээ харах үүрэг Тодод ногцсон. Гэвч Тод хэзээ ч хүүхдүүдийнхээ аав шиг нь байгаагүй. Хүүхдүүд нь уйлсан ч тэр огт тоодгүй харин ч эсэргээрээ тэр шаасан байдалтай гарч явах аль эсвэл өөр өрөөнд орон хаалгаа хагаад хідэн цагаар алга болдог байсан. Тэрээсийг ажилласаа ирэхэд хүүхдүүд нь өсчихсөн хідэн цагийн турш уйлчихсан байдалтай огтж авдаг байснаас болж нэг өдөр тэр хоёрын дунд маш том маргаан үссэн ба маргааны үеэр Тод нялх биетэй байсан Стейсиг маш хэрцгийгээр зодож эхэлсэн. Стейси цусан тутгалцсан байдалтай газар дунан хөдөлж чадахгүй байх үед нь дээрээс нь цогсоор л байсан гэдэг. Стейсиг маш их цус алдаж байгааг анзаарсан Тод түүнийг байны өрөө рүү оруулан цусыг нь угаах гэж оролдоход нь Стейси чи намайг эмнэлэг авч явах хэрэгтэй байна. Энэ байдлаараа би өвхөх юм шиг байна гэж хэлсэн боловч Тод өөрийнх нь хүчирхийллийн хэрэг илчлэгдэхээс айн түүнийг эмнэлэг рүү авч явахыг зөвшөөрөөгүй улмаас Стейси тэр шөнө цус алдсан чигээрээ байрны дотор хонсон. Тэр үед түүнд бодогдож байсан ганц зүйл нь энэ шөнө би өвхөх юм байна гэсэн бодлол байсан гэж сүүл ярилцлагандаа дурдсан байт юм бэлээ. Энэхүү явдлын дараа Стейси нөхөртөө өөрөөс нь удахгүй салах тухайгаа хэлсэн.
Гэвч Тод ямар ч хариу хэлээгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Эдгээр зүйлс тохиолдох үед 12 сар байсан бөгөөд Крисмас төхөд байсан үед хосууд байрныхаа мөнгийг төлж чадахгүй мөн хүүхдүүдтэй ч бэлэг авах мөнгөгүй байсан ба Стейсигийн хувьд Крисмсийн баярын өмнөхөн салж байгаагаа хүүхдүүдтэй харуулахыг хүсээгүй учраас дахиад хэдэн өдөр Крисмсийн баярыг өнгөртөл тэндээ үлдэхээр шийдсэн байдаг. 1991 оны 12 дугаар сарын 23-нд Стейси Крисмас зориулан зарим нэг зүйл худалдан авахар ойролцоох дэлгүүр рүү яваад удалгүй эргэж ирэхэд нь гэрэн шатаж байсан. За аврах албаныхан болон гал унтраагчид гэртэн нэрчгсэн галыг унтраахаар оролцож исэн бөгөөд Стейсид яг энэ юу болоод байгаа талаар ухаарах ямар ч зөвхөө байгаагүй ба түнд бодогдож байсан ганц зүйл нь хүүхдүүд болон нөхөр нь гэр дотор байгаа гэсэн бодлол байсан болохоор гэрлүүгөө орохоор хам хүчээрээ зүтгэж эхэлсэн. Гэвч цагдаагийнхан болон аврах багийнхан түүнийг гэрт нь оруулаагүй. Стейси тэднээс хүүхдүүд нь болон нөхөр нь хаана байгаа талаар асуухад тэднийг аль хэдийн эмнэлэгт хүргэсэн гэж хэлээд Стейси эмнэлэг рүү явсан байдаг. За харамсалтай нь Стейсиг эмнэлэг дээр ирэхэд 3 охин нь гуруулаа аль хэдийн нас барчихсан байсан. Галаас амьд гарч чадсан ганц хүн нь Тод байсан бөгөөд Стейсиг хүүхдүүдэд алдаад сэтгэл санаагаар унан шанаж байх үед Тодын Стейсид хэлсэн зүйл нь зүгээр дээ бүх юм зүгээр хоёлаа дахиад өөр хүүхдүүдтэй болж болно штэ. Дахиад өөр Амбер, Кармен, Камерон шиг хүүхдүүдтэй л болчихъя. Гониглох зүйл огт байхгүй шүү дээ гэж хэлсэн байдаг. За энэ үеэс хойш сарын дараа Тод баг зэргийн түлэгдэлтийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаад удалгүй эмнэлгээсээ гарч ирсэн. Түүнийхээ дараа Стейсиг буцаад шатсан гэртээ орчин хамт амьдрахыг ятгах эхэлсэн. Стейсигийн хувьд тэр гэрт буцаж очих ямар ч хүсэл байгаагүй. Учир нь тэр гэрийг харах болгонд хүүхдүүд нь дотор нь хэрхэн нас барсан талаар бодогддог учраас эхэндээ эсэргүүцэж байсан ч Тодтой хамт буцаад хуучин гэртээ амьдрахаар очдог. За тэр хоёрыг буцаад хамт амьдарч эхэлсний дараахан удалгүй мөрдөн байцаагчид ирэн Тодыг мэдүүлэг авахар баримтлан авч явсан. Цагдаагийнхан түүнийг баримтлахаар ирэхэд Тод Стейси рүү эргэж хараад тэдний юу ярьж байгааг нь итгэж болохгүй шүү. Зөвхөн миний хэлж байгаа зүйлс үнэн шүү гэж хэлээд явсан. Тодын мэдүүлснээр хэрэг гардаг өдөр тэрээр 9 цаг өнгөрөөд сэрсэн ба энэ үед нь Трейси дэлгүүр орохоор гарч явсан. Удалгүй хоёр ихрүүд уйлж эхэлсэн бөгөөд Тод ихрүүдэд цавтаа угаж өгчгөөд буцаж унтахаар унтлан өрөө рүүгээ явсан. За цаг гарны дараа амьсгалан түгжигдэн хоолой богдсон сэрсэн ба гэрээр нь дүүрэн утаа болчихсон байсан. Тод хэсэг юу ихээ мэдэхгүй эргэлзэн зогсож байгаад хүүхдүүдийнхээ өрөө рүү очтол хүүхдүүд нь тэнд байгаагүй тул юу ихээ мэдэхгүй зогсож байдал дээрэс нь ямар нэгэн зүйл унж ирэх үед айсандаа зүхтахаар байшингаас гүйж гарсан гэж мэдүүлсэн байдаг. Гэрч болох хөршийн охин 11 настай Барбар мэдүүлэхдээ охин 10-аас 11 цагийн үед гэрийнхэн гадаа тоглож байтал хажуу байшингаас утаа үнэртэж эхэлсэн. Охин гайхаад очтол Тод өөдөөс нь туслаарай миний охтууд дотор шатаж байна гэж оройсоо гүйж гарч ирсэн. Барбар охин Тодод буцаж ороод хүүхдүүдэд авраа чимээ хэлэхэд Тод юу ч хийлгүй нэг газараа зогсоод л байхаар нь охин буцан гэрлүүгээ гүйж ээжтэй хэлснээр хөршин 911 дуудлага хүн яаралтай тусламжийн багийнхан ирсэн. Охтуудыг олсон гал унтраах ажилтан хэлэхдээ тэднийг олоход айл хэдийн ихэнх хэсэг нь түлэгдээд ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Ямар ч амьд байгаа шинж тэмдэг үзэгдээгүй гэсэн тэмдэглэл байдаг. Шүүх хурлын үеэр шүүгч Стейсигээс хосуудын хоорондын харилцаа болон гэр бүлийн уур амьсгал хэр байсан талаар асуухад тэрээр нөхрийгөө өмгөөлөн тэр хизээж 3 хүүхдээ санаатайгаар хөнөөх хүн биш ээ. Мөн бит хоёр хоорондоо маш сайн харилцаатай байсан. Хизээж хоорондоо маргалддаггүй гэж худлаа хэлдэг. Үүнийгээ сүүл тайлбарлахдаа нөхрийгөө хизээж хүүхдүүдэд халахаар хүн биш гэж итгэж байсан болохоор нөхрийнхөө талд орон шүүгчдэд худал хариулт өгөхөөр шийдсэн гэж тайлбарладаг. Шинжээчдийн дүгнэлтээр хэрэг гарсан газарт санаандгүй ослын үүднээс гал гарсан ямар ч үндэслэл байгаагүй ба хэн нэгэн хүүхдүүдийн өрөөний шаланд ороос зориудаар гал тавьсан гэдэг нь батлагдаж шүүхээс Тодыг 3 хүүхдийнхаа хүлд гин буруутайг нь тогтоо цаазаар авах ялнаа огдуулсан. Түүнийг хоригдсны дараахан Стейси түн дээр очсон бөгөөд Тод түүнд хэлэхдээ миний хийсэн бүхэн чамтай хамт үлдэхийн төлөө байсан юм шүү гэж хэлсэн байт юм байлаа. Мөн шоронд цаазаар ахуулах өдрөө хүлээж байхдаа Тод хэрэгэс мултрахын тулд байж болох бүх л аргыг хэрэглэж байсан гэдэг. Тэрээр сайн гэсэн өмгөөлөгчтэй холбогдсон өөрийг нь өмгөөлөхийг асууж, за мөн өөрийгөө сэтгцийн өөрчлөлттэй эсхийг шалгах тестээр оруулж өгөх хүсэлтийг шүүхэд тавьсан байдаг. Гэвч түүний хийсэн хэргийг юу ч өөрчлөж чадахгүйгээс хойш тэрээр 2004 оны 2 дугаар сарын 17-нд цаазаар ахуулсан.
За нэг ийм хүний яснаас хажууд аимшигтай хэрэг байна. Манай бичлэг таалагддаггаа subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ дугаар орох бүр цаг алдалгүй та бүхэнд notification очих болно шүү. Мөн яриулахыг хүссэн хэрэг эсвэл санал хүсэлт байвал доор comment бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.